Хүнд хэлбэрийн өвчлөлтөй болон онш тодорхойгүй байгаа Монгол улсад бүрэн эмчлэгдэх боломжгүй тохиолдлуудад бүгд найрамдах Солонгос улсын их сургуулийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөөгч онцлогоо эмчилгээний чиглэлээр мэдээлэл солилцсон арга хэмжээ боллоо. Энэ нь өвчтнүүдэд цаг алдалгүй мэргэжлийн төвчний зөвлөгөө авах цаашдын эмчилгээний зөв гарц тодорхойлолтод чухал ач холбогдолтой. Арга хэмжээнд Католик Командо их сургуулийн олон улсын сонмоо эмнэлэг, Католик их сургуулийн Инчон сонмоо эмнэлэг, Чонган их сургуулийн эмнэлэг зэрэг бүгд найрамдах Солонгос улсын томоохон их сургуулийн эмнэлгүүдийн төлөөлөлд оролцсон байна. Эмч нар элэг цөс нойр булчирхай мэс засал, цээжний хөндийн мэс засал, зүрхний судасны чиглэлээр иргэдэд зөвлөгөөгч зарим хүн тохиолдлыг бүгд найрамдах Солонгос улсын эмнэлгүүдтэй холбон цаашдын эмчилгээний боломжийн талаар мэдээлэл өглөө. 안녕하세요. 한국에서 온 와우스의 최준환 대표입니다. Намайг бүгд найрамдах Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагын WOWS агентлагийн гүйцэтгэгч захирал Чүй Жуан гэдгээ. За яг одоо монголчуудаа эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээр бүгд найрамдах Солонгос улсын 3 том эмнэлгийн эрдэмтэн профессорууд хүрэлцэн ирээд байна. 한국과 비슷하게 몽골에서도 За бид бүхэн урьдчилан судалгаа авахад Монгол улсын хэмжээний зүрх судасны өвчлөл нэлийн дээгүүр байсан. За хотчлолтой холбоотойгоор Монгол улсын иргэд маань зүрх судасандаа илүү анхаарах хэрэгтэй байгаа нь ажиглагдаж байна. За манай GMK байгууллага гэх юм бол Монголдо одоо оншин тодорхойгүй дээрэс нь хүнд онштой хүмүүсийг бол цаг алдалгүй яаралтай бүгд найрамдах Солонгос улсын эмнэлгүүдэд холбох үйлчилгээг бол явуулдаг байгууллага юм аа. Тийм. Өнөөдрийн арга хэмжээнд маань гэвэл нийт зүрх судасны тасаг, цээжний хөндийн тасаг, элэгц нойр булчирхай амьсгалын тасаг гэсэн 3 тасгийн нийт 60 гаруй өөрчлөлтчийг бүртгэн одоо үзлэг зөвлөгөө зохион байгуулж байна. Арга хэмжээнд өмнө нь бүгд найрамдах Солонгос улсын эмнэлгүүдтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авч байсан иргэд болон тэдний гэр бүлийнхээ оролцож туршлага хуваалцсан байна. Энэхүү үйл ажиллагааг Монгол талаас GMK эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага, бүгд найрамдах Солонгос улсаас WOWS аялал жуулчлалын агентлаг хамтран зохион байгуулсан юм а. 몽골 사랑합니다.